өнөөдөр залуу байх гэдэг маш сайхан нууцын талаар бид нартай хуваалцахаар бэлэн болсон байгаа. За нарантай юмч маа сонсож байна уу? Байна. За сайн байна уу? Орооны минь төргий. За юуны өмнө энэ сайхан хэдий бид Монгол улс маань хөл хориотой байгаа гэсэн ч бид нэр үнэхээр энэ гоё арга хэмжээг бид нар зохион байгуулад өөрийнхөө сайхан үнэтэй амьдралтаа гарсан тэр үр дүн тэгээд өөрийнхөө бас гоё энэ гоё залуу үзэсгэлэнтэй харагдж байгаа нууцаасаа биднэрт хэлж өгөхөөр ирсэн танд баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд өнөө оройг 2 цагийг бас бид бүхэнтэй хамт өнгөрүүлж байгаа нийтийн сайхан бүсгүйчүүлэлтэй оройн сайхан мэндийг хүргье. За залуучууд байхгүй ах гэж бодоод бүсгүйчүүлэлтэйгээд хэлчлээ. Ер нь залуучууд байна уугүй юу? Манайхаа нэг гараа өргөж хараад хэдхөө. Сайхан ирчүүд байна уу? Бэш. Би байна. За ер нь манай хөтлөгчөөс өөр залуу байна уу? Сайхан залуу? Бага штэ. Минийх хүмүүсийг тасалдаж байна уу? Минийх тасалдаад ах яагаад байгаа юм бэ? За хүмүүсээ тасалдчихвэл интернетийн хурдад байдаг байгаа шүү. Та хэд маань утасныхаа дөрвжигээр ороорой. За ингээд үнэхээр өнөөдөр бас сайхан өдөр болно гэж би бодож байна. Тэгээ сэтгэл хөдлөлт толдгүй. Сайхан зүйлийн талаар ярилцсан гэсэн чи сэтгэл хөдлөөд нэг зүгээр нэг онолтчихгүй юу гэхээр бас үгүй. За юу ярих вэ бас бодлоо. Тэгэхээр үнэхээр сайхан өдөр болно гэж би хувьдаа бол бодож байна. За ингээд скрин шеэр хийчихэд хөө. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа. За нэг хүн тэнд тоолоо игээд бүр жигтэх ээ. Тэгэхээр манайхаа микрофонуудаа хаагаарай. Та өөрсдөө микрофонуудаа хаагаарай. За үнэхээр за мик нэгэрээ би бүх хүмүүсийн микийг хаасан тэгээд давхар хаагдаад тах шиг байна. Наранч мик нэгэрээ. За баярлалаа. Наранч за болсон. За ингээд хөө микрофоноо яг нөгөө дуурайгаад байгаа хүний яг тэр хүнийх нь юг олоод манай ко-хостууд олоод хаачихд хөө. Тэгвэл бүгдийг хаачаар нөгөө бид нар нөгөө презентац тавьж байгаа үед бол юуг харж чадахгүй байна. Одоо мик нь ч бүр харах. Скринээ заавал зогсоох болно гэсэн. Тэгээ бид нэр энэ чээс наачаа. Баярлаа. За залуу байдал, залуунаас гоо үзэсгэлэнгээ хадгалах бол одоо бид нар тэгж ярьдаг штэ. Үгүй энэ хүн одоо хэдэн настай болоо. Манай одоо ардын дуунд гардаг одоо энэ сайхан ариуначин хэдтэй юм болоо. Эсвэл нөгөө сайхан кинон дээр тоглодог цогцлмаагаа маань хэдтэй юм болоо ч гэдэм үү те. Үнэхээр бид нар залуу байдлаа хадгалдаг энэ сайхан эмэгтэйчүүдийг бол бишрэн магтдаг, дуулдаг. Тэгээ би нэг цогцлмаагаа гэж ярьснаас нэг юм манай энэ би ч өөр эмч болохоор чамар болоо эмч тэгээд нэг юм ярил л да. 70 орчим настайдаа цогцлмаагаа үзүүлэх гээд дууны өвчөө үзүүлэх гээд манай энэ чамар болоо энэ дэр орж ирсэн байна л да манай нэг эмчтэр. Тэгээ бид нар одоо яах вэ нөгөө настай хүн болохоор нь та ингээд нөгөө ингээд хиймшүүдээ аваад ингээд үзүүлээрээ ягаад тэгэхээр төвөнг үзэхээр хиймшүүд заавал авах хэрэгтэй гэдэг гэсэн чинь хүмүүнээ надад одоо хиймшүүд байхгүй штэ гэж тэгсэн чинь нөгөө манай эмч бүр эцсэн гэж яана гэж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж өөрийнхөө эрүүл мэнд гоо сайхныг тий бүр үнэхээр дээд хэмжээнд анхаарна гэдэг бол одоо хуучны улсуудын яс байна, хуучны улсуудын урлаг байна, хуучны улсуудын нууц байна. Тэгэхээр хүн болгон өөрийн нууцтай, хүн болгон өөрийн гэсэн ийм тий нэгдгийг онцгой гойд юм шин чанартай байдаг. Тэгэхээр та бүхэнтэй өнөөдрийн энэ марафон дээр үнэхээр яг энэ хүмүүстэй яг өөр төрөө таарсан, тохиолдсон яг өөрийнхөө одоо юу гэдгийг баримталдаг ийм амьдралын хэм маяг загвараасаа илүү хуваалцах учраас манай марафон илүү онцлог байгаа шүү. За нэг юм судалгаа байдаг юм байна. Лондонгийн эдийн засгийн сургуулиас нэг юм судалгаа хийсэн байна л да. Энэ дээр юу гэсэн гэхээр ямар тохиолдолд эрчүүд туйлын аж аргалтай вэ? Эрчүүдийн мөрөөдөл юу вэ? Эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдөл юу вэ гэж асуусан ба. Тэгсэн чинь эрчүүд ерөөсөө юу ярьж байгаа нэхэр ерөөсөө булчин махтай
Тийм үү? Ерөөсө булчин супер булчинтай тэгээд бэлгийн чадвар сайтай байхад бидэрт хангалттай гэдэг ийм хариултыг өгчээсэн бол эмэгтэйчүүд юу гэж хариулсан гэхээр ерөөсөө л залуу байх. Туйлын хүсэл, бүр залуу байх туйлын хүсэл. Тэгэхээр энэ бол олон зууны турш эмэгтэй хүний энэ нөгөө мөн чанараас өөрөө хамаардаг. Энэ бол тодорхой. Тэгэхээр залуу байхын тулд бид нар тэгвэл юу анхаарах вэ? Яавал дээр вэ? Яадаг юм бэ гэдэг тал дээр та бүхэн бүгдээрээ өөрийн гэсэн тэ нууц жор гэж яддаг штэ. Нууц жортой болов гэж би харж байна. Тэгэхээр зөвхөн энэ Нарантья гэдэг хүний нууц жор нь юу юм бэ? Бас сонин штэ тэ. Зөвхөн энийг бас сонирхъя гэж бодож байна. Та хэд бэлэн үү? Бэлэн биз? Билэн. Бидээ. За. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн болго өөрийн гэсэн сайхан гоо үзэсгэлэнтэй муухай эмэгтэй гэж байдгүй. Яагаад тэгэхээр хизээч хүн давтагддаггүй, хизээч давтагддаггүй. Тэгэхээр давтагддаггүй энэ хувилбарыг байгаль өөрөө панк хэдлэн заяагаад өгсөн юм байдаг. Тэгэхээр бид нар харин зөвхөн амьдралынхаа хэм маяг энэ тэ одоо энэ юу гэдгийг энэ өнөөгийн нөхцөл нийгмийн энэ байдал донд өөрийгөө хэрэг авч явж байгаагаас хамаарат энэ хүний одоо ямар байна гэдэг нь харагддаг. Тэр байтугай одоо Чингис хаан юу гэж хэлдэг байсан гэхээр юу гэж хэлжсэн гэхлээр эр хүн эмэд хүрж зүсийг олно. За. За. Манайха микроно хаагаарай. Микроныхаа дуун тасалдаад байна гинэ. За. Таны юунд интернетийн хурдад байгаа шүү. Энэ Zoom-аар орохын нэг юу нь давуу тал нь бид нар бүгдээрээ орж чадна. Сул тал нь болохоор зарим айлын интернет удаан учраас бас жаахан тийм доголдоод идэг байгаа. Тэгэхээр интернетийнхаа хурдыг шалгаарай манайхаа. За тэгэхээр эр хүн эмэд хүрж зүгийг олдог бол эм хүн эрд хүрж зүсийг олдог. Тэгэхээр эмэгтэй хүнийг үнэхээр одоо зүс өнгөтэй байхад эрэгтэй хүний оролцоо байна уу гэхээр байдгийн байна. Гэхдээ ганцхан бид эрэгтэй хүнийг харж суухгүй. Яаж те өөрийгөө мэдээж те яаж одоо амьдралд хэр их одоо нухлууснаас болоод эмэгтэй хүний энэ өнгө зүс маш харагддаг гэж ярьдаг юм байна. За ер нь бол залуу байх хамгийн одоо номер 1 юм бол хөдөлгөөнтэй байдал. За та бүхэн мэддэг штэ. Ер нь энэ хөдөөний хөгшчүүл ер нь хөдөлгөөнгүй хөгшин гэж байдгүй штэ. Ингээл гялзаалгүйгээд байдаг. Тэгэл бид нар шиг 9 жирийн тос нялдгүй мөртлөө амар хүчиж чорч исэн юм байхгүй. Тэгтээ маш хэм те боломжийн ирүүл ингээ бохироо суучдаг. Зарим үед хөлөө ачаад ягаад суучдаг. Тэгэхээр бид бохирд суугаад одоо хэр удаан байж чаддаг лээ. Нөгөө нэрээ хогшаад янгнаад ундаг штэ. Тэгэхээр энэ хөдөлгөөн чи яг яадаг юм бэ гэхээр бидний намайг түлхээд өгөөч би өөрөө хүсэж чадахгүй. Намайг түлхээд өгөөч. Микрофоныг хаах уу? Харин микрофоныг хайгаад олон хүн болохоор Ариуна гэж юм. Хаада манайха хаагаад микрофон нэгтчиж. Би хаацсан шүү Ариунаг. За баярлалаа гэж. За би микрофоныг шалгаж байна. За ингээд нөгөө хүний ярьдаг эрчим айгуух буурдаг байхгүй яг ингээд садаа яхаар ингээд анхаарал царнахаар тэгээ нөгөө бид нар чинь эрчимд орж онгод нь орж ингэж ярьдаг штэ тэгвэл илүү их гоё яадаг. Тэгэхээр манайхаа одоо энэ интернетийн сошиалын бас нэг энэ соёл бол микроно хаах байдаг шүү. Тэгэхээр та бүхэн бүгдээс чинь хүсэж байна. Одоо энэ илтгэгч нар ярьж байгаа улсууд маань айгуух юм алдагдаад идэг юм байгаа шүү. Тэгэхээр та бүхэнд хүрэх мэдээлэл маань бас ингэж жаахан юу байна. За тэгэхээр тохирсон хөдөлгөөний хүн болгон хийдгүү гэхээр хийдэг. Зүгээр энэ дотроо яах вэ гэхлээр нэг ийм юм надад анзаарчихсан. Хөдөлгөөн чи одоо зүгээр л нэг юм байдаг шүү дээ. Юу гэдгийг цэсний даралт багасгана, сахарын өвчин багасгана, ясны сэргэжил бууруулна, дараараа гэж зөндөө юм байдаг. Угаасаа бид нар мэднэ. Зүгээр хөдөлгөөн яг хийсний дараа яаж мэдрэгддэг юм бэ? Би яагаад хөдөлгөөн хийх дуртай юм бэ? Би яагаад алхах ч юм уу гадуур явах дуртай юм бэ гэхээр энэ хөдөлгөөний дараа за би өнөөдөр нэг
сайхан нэг цаг сайхан одоо тий юм өөртөө тохирсон юм хөдөлгөөнийг хийгээд дуусны дараа миний сэтгэлийн мэдрэмж буюу энийг мэдэрж байгаа байдал үнэхээр онцгой байж чаддаг. Тэгэхээр та бүхэн бас яг тэгдэг. Тэгэхээр бид нар одоо хөдөлгөөнийг хийхдээ ямарваа нэгэн эргэтэндээ сайн гэхээсээ илүү энийг хийсний дараа миний мэдрэмж, миний кайф, миний өнөөдөр те магадгүй өглөө би хийсэн бол өдрийг өнгөрөөх энэ мэдрэмж ямар төвшөнд байх вэ гэдгийг олж харах аюул чухал гэдэг юм байна. Тийм болохоор хөдөлгөөн зайлшгүй байх ёстой. Яагаад тэгэхээр эмэгтэй хүний сэтгэлийн таашаал, сэтгэлийн мэдрэмж энэ одоо юу гэдгийг одоо өдрийг өнгөрөөх, те баяр баясгалаар дүүрэн өнгөрөөх энэ маань хөдөлгөөнөөс өөрөөс нүүсчихэд юм байна. За магадгүй одоо хүмүүс тэ голдуул юм өвчнөд холбож ярьдаг бол энийг бол би мэдэрсэн учраас миний хувьд бол залуу байхын нэг одоо чухал зүйл хөдөлгөөн. Гэхдээ хөдөлгөөнийг би кайфтаж хийх, тэндээс сайхан мэдрэмжийг авах айгуу дуртай. Ингэж хийж чадвал хөдөлгөөн өөрөө өгөөж өгдөг. За тэгээ мэдээж энэ булчинлаг би чи өөрөө яа гэхээр би чи өөрөө булчин их багтаахгүй. Ерөнхийдөө юм жоохон спортлог биш учраас бондгор одоо энэ хүүхнүүд чи гоё өгзөг ч юм уу гоё юм гойны булчин одоо их бага байдаг. Тийм болохоор булчин сайтай байна гэдэг маань бодис солилцоог сайн ажилдаг учраас одоо миний туйлын өсөл юу ах вэ гэхээр булчинлаг байх, булчингаа барьж үлдэх. Яагаад булчин барьж үлдэх вэ гэхээр нас ахих тоолон бид нар ингээд нөгөө энэ юуныхаа амьдралын явцад байнга энерги алдж яадаг. Энерги алдж байгаа энэ тохиолдолд бид нар энергийг хаанаас нөхөж аваад байгаа юм гэхээр булчингаа задлал, булчингийнхаа эсийг задлал, энерги нөөц олгол аваад идэг байхгүй. Тийм учраас жилээс жил жижигэрдэг ээж минь гэж ярьдаг штэ. Тэгэхээр яагаад ингэж жижигрээд идэв гэхээр угаасаа булчингийн мас нь багасаад идэв юм байна. Өөх нь өөрөө байгаад идэг, хоримтлагтаад идэг. Тэгээ манай энэ бас нэг ихтгэл дээр энэ уургийн ертөнцөөр бас энэ талаар та бүхэнд илүү гоё дэлгэрэнгүй ярина. Тэгэхээр ийм учиртай байдгийн шүү. Гоё өгзөгтэй, гоё булчинтай, тэ ийм эмхтэй илүү гоё харагддаг. Булчинлаг эмхтэй надаа миний хувьд бол их гоё харагддаг. За амьдралын хэв маяг дотроо мэдээж хоол заавал байна. Та өнөөдөр залуу байдлаа хадгалахын тулд одоо миний хувьд хоолны нууц юу ах вэ гэхээр би хоолыг нэг удаадаа их идэж чаддгүй. За бид нар одоо ингээ гэртээ нөхөртөөгөө сууж байгаа л хаяа ингээл угаасаа гэртээ байгаа юм жааст өсөд байна гэж жагаад эрчүүтэй адилхан идэх гээд идэг. Ер нь л бол тийм шүү дээ. Тэгээ хотод маань сунчаараа бүр тэр маань ингээд нөгөө юу байхгүй, барьергүйгээр ингэж идэгдээд идэг. Тэгэхээр бидний одоо хоолны хамгийн зөв юм чухал юм бол хэмжээ идэх шүү. Тэгээ миний нэг дагдаг би одоо их олон эмэгтэйчүүдийг дагна л да. Тэгээ нэг дагдаг эмэгтэй Audrey Hepburn гэдэг одоо Сабрина дээр тоглодог эмэгтэй. Тэр эмэгтэйг би бүр үнэхээр шүтдэг. Тэгээ тэр эмэгтэйгийн гол юу нь болохоор хоолыг та тавтай хоолныхоо талын та өсгөлөө хүүхдүүдэд өгж яана гэж бодож та дандаа хоолоо идэж байгаарай. Таны хоол угаасаа эмэгтэй хүний порцоор байна. Тэгээ тэрний талыг идчихэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр миний хотод ямар хэмжээтэй үнэхээр жижигхэн байдаг тийм үү? Одоо бид нар мэдэн штэ ингээд алганы ийм хэмжээтэй ийм жижигхэн хотоодонд би хэр хэмжээний хоол оруулдаг гэлээ. Энэ бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээ буюу тий одоо нөгөө залуулаг байдлаа хадгалах ийм нэг хамгийн нэг чухал зүйл хоолыг баг идэх. Тэгэхээр хоол чи өөрөө бидний одоо энэ төгс төгөлдөр бие галбирын 75% нь өөрөө хоолноос бүрдэж өөрөө хоол илэрхийлдэг байхгүй. Тийм учраас бид нар хоолн дээр маш анхааралтай хандж явах хэрэгтэй юм. За ус бол ерөөсөө та бүхэн бүгдээрээ мэдж байгаа усыг бол хангалттай он. Зүгээр би нэг юм ярихад хэлэхэд усыг хизээч хүйтэн бит яваарай. Хүйтэн ерөөсөө ууж болохгүй. Хит халуун ууж болохгүй. Болвол таны яг биеийн температурд байвал их сайн. Биеийн температур өөрөлдвөл 22-оос өсрөөл одоо 40 за нэг 50 градусын хооронд байвал их сайн гэдэг бүр их гоё хэмжээ. Хүйтэн болоод эхлэхээрээ энэ өөх болж хуримтлагдах их хандлагатай, хит халуун болоод эхлэхээрээ тэг бусад эрхтнийг одоо гэмтэх аюултай байдаг. Тэгэхээр одоо яг коронавигийн үед бол бид нар жоохон халуун чанартай юм хоол усаа хэрэглэж ивэл их сайн гэж ярьдаг тийм үү. За ингээд мэдээж нойр үнэхээр хангалттай нойр. Бас миний дагдаг нэг эмэгтэй байна л да. Тэр эмэгтэй бол өдөрт 10 цаг унтдаг гэсэн. Тэгвэл бид нар одоо тэгж унтвал ажил баларна шүү дээ. Ядаж бид нар унтдаг 7 цагаа, унтдаг шөнийн 7 цагаа манайхаа маш сайн унтаж амжиж байгаарай.
Та өнөөдөр тэг болвол эрт унтахыг хичээгээрэй. За 19 10 цаг гэж яриад яг ядаж 11 цаг гэхэд хөвтцэн унтчихвэл их сайн. 11 цагаас та өглөөний 6 юм уу 7 цаг хүртэл унтахад хангалттай. Гэхдээ энэ шөнийн нойрондоо гүн нойрсох хэрэгтэй. Тэгээ бид нар яадаг вөхөр өдөржин ингээд нөгөө янз бүрийн бодлын төвшөндөө ингээд стресстэй байдаг учраас шүн тэрийгэ тэгээд идэг. Тээж хоноод идэг учраас бидний одоо юу гэдэг унтах энэ тэ нойр ингэж айгүй сэрвэлзүүл болдог. Дээр нь бидний идж байгаа хоол хүнс дандаа нөгөө хүтэн чанарын юм ороод ирэхээр бас хийрэхэд эхлэхээр ингэж сэрвэлзээд байдаг. Тэр энэ нойрон дээр та бүхэн хангалттайгаар заавал нойрыг авах хэрэгтэй байдаг шүү. За дараагийн одоо миний хувьд энэ одоо юу гэдэг тэ залуу байх байдлаа хадгалах юм бас нэг гол шалтгаан юу бахаар инээмсэглэл. Болвол за мэдээж дандаа энэ ихэд хэцүү тийм үү. Гэхдээ боломж ивэл дандаа инээмсэглэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нар тархийг одоо юу гэдэг ийм эморцсон байдалд оруулахад айгүй амархан байдаг байхгүй юу? Одоо тархийг хуурах гэдэг нь гэсэн үг. Яг тэр энэ ажиргалын гормоныг бид нар ялгаруулж иж бие махбод тэр чигээрээ ажиргалтай байдал дандаа болдог одоо тий бий болж идэг. Тэгэхээр ажиргалын гормоныг бид яаж ингэж дандаа ялгаруулах юм бэ? Аюу хэцүү шттэ гэж хүмүүс яриад байдаг. Тэгэхээр тарих аюу хурдан хууртагддаг. Яг тэр бид нар төсөөлөөр энийг аюу хуурдаг штэ. Яг энтэй адилхан одоо жишээлбэл та за манайхаа одоо бүгдээрээ тий за би нэг юг өгөөдхий. Та хэд юг нэг хараад. За бүгд дэлгэцэн дээр байна. За бүгдээрээ харж байгаа. За сайхан урд чи ямар ч хошин шог байхгүй байх, юу ч байхгүй. Гэхдээ шүдэ гаргаад аюу сайхан инээ та. За инээмсэглээрэй. Би харж шүү та хэд бүгдийг харж байна. Инээмсэглээрэй бүгдээрээ. Инээгээрэй. Ааха болж байна. Инээгээрэй. Ааха. Янзын. Шүдтэй байгаа дээрээ инээж аваарай хүмүүсээ гэж. За инээж болохоор байна уу? Болгүй яах вэ? Болж штэ. Энэ ягаад ингэдэг юм бэ гэхээр энэ инээмсэглэл чи яг өөрөө нарийн дээр бол бидний тархин дохио очдөг юм байна л да. Амар гоё юм, ажиргалтай юм сайхан үйл явдал болж гэнэ гэж боддөг юм хүмүүс. Юу тарих. Тийм учраас буцаагаад нөгөө бие махбод руу ажиргалын гормоно ялгаруулждаг. Тэгээ би ингээд инээмсэглэн гот ингээд сэтгэл санаа айгүй сайхан болоод ингээд тэ өөртөө ихтэй болоод нөгөө нэг хямрал уур уцаар ч гэдэг юм уу нөгөө ядаргаа алга болоод ингээл тэ инээдэг. Тэгээ энэ дасгалыг би өөрөө аюу хийдэг байхгүй. Тэгээ та бүхнийг бас ингээ хийгээсэ гэж боддог. Тэгээ би манайхан бүр ингээд манай гэр бүлийнхэн бүр мэддэг болсон. Яадгүй гэхээр ингээд инээгээл тэ. Нэрээ бас их сайхан инээмсгэл сайтай хөөхөн шүү гэл ингээл тэ нөгөө тоглоомч шиг мөртлөө ингэж инээмсгэлдэг. Тэгээ та хэд мэдээж та нэг юм кино гэдэг чинь би хамгийн хөөрхөн сэтгэл булаан бүсгүй гэл ингээл тэ нөгөө хилээл толинд хилээл гэдэгтэй адилхан инээмсгэлийг дандаа болж. За энэ өөрөө хүний өөрийн одоо юу гэдэг оюун ухааныг бид нар маш их юм юу гэдэг зөв сайхан байдалд оруулж ирч чаддаг юм аюу хурдан дасгал байх нь. За стресстэй бас одоо энэ бидний энэ хөгшрөлтөнд айгүйх нөлөөлдөг юм бол бүр яалтчгүй стресс буюу сэтгэлийн хямрал. За энэ дээр бол маш олон дасгалуудыг одоо тэгээ дасгалтай ажиллахаас дасгалыг бүр ингээд хев маяга болгож бүр тэрийг зуршил болгож ингэж өөртөө наах хэрэгтэй манайхан. Бид нар ингээд хараа онлын үед ингээд нийгэм сонсоод өө наранти яста гоё юм ярьж дээ те өө тэгдэм байх те тэр багш нэг ингэж дээ гэд ингээд сонсоо өнгөрдөг. Гэхдээ хин энэ дээр илүү их одоо амжилт гаргадаг вэхээр яг сонссон юм а амьдралдаа хөвшүүлэх нь аягүй чухал. Хөвшүүл хэм маяг болгоо. Тэгэхээр бид нар ингээд булчинг дасгалжуулсаар агаад турдаг. Булчингаа дасгалжуулсаар агаад бид нар өөхө шатаж чаддаг. Булчингаа дасгалжуулсаар агаад булчин бондоолгож чаддаг бол өнөөдөр бид нар яагаад сэтгэлийн энэ сайхан байдлыг байнга өөртөө ийм сайхан ажиргалтай юм дүр зургийг дандаа байлгаж болохгүй гэж. Тэгэхээр энэ дээр бид нар яах ёстой юм бэ гэхээр дасгал хийж идэв юм байна. Тэрийг дандаа дасгалжуулна. Өөрөөр хэлбэл хүнтэй хил хамаа зүрлөө муудалцлаа. Шууд та хилээ 10 секунд хазаж сурна. Энэ хамгийн ихний дасгал. Таны уур оволцоол бүр ингээд цохиод авмаар ч юм уу эсвэл ингээд нэг үг хэлчмээр санагддаг боловч та хилээ хазчих. 10 секунд боллоо пан уурчин дуусаа байхгүй болчихдог.
Ерөөсөө л 10 секунд. Тэгэхээр энэ аюу амархан. Өөрөөр хэлбэл биеийг тайван байлгах, тэгээ энэ уур бухимдлыг аюу хурдан дарах бол маш хурдан. Тэгээ мэдээж бид нар амьдрал юм хойно хүнээр хайрлуулмаар байдаг, хүнээр хүндлүүлмээр байдаг, тийм үү? Энэ яагаад би ингээд хүний надад хайр дутаад байгаа юм болоо? Яагаад хүмүүс намайг ингэж хэлээд байгаа юм болоо? Яагаад ингэж идэх юм болоо гэдэг маань үндсэндээ яг яагаад ингэж идэх вэхээр та тэр хүнд хайраа дутуу өгöd байгаа юм байна. Та тэр хүнийг дутуу хүндлээд байгаа юм байна. Бүр тултал нь хүндлэлтэй, тултал нь хайрлал да. Танаас юу унах юм бэ? Манайха юу унах вэ? Та өнөөдөр нөхрийгээ хүндэлчихэд танаас юу унах бол? Хүүхдээ хүндлэхэд танаас юу унах бол? За та юугаа камера өгвөл их зүгээр ах юм. За юугаа дуугаа хаагаад камера өгөл дөө. Өнөөдөр мархан учраас сургалт биш штэ хүмүүсээ. Охтуудаа, хүүхнүүдээ. Тэгэхээр бид нар энэ хайрыг бол хангалттай өгч чадвал хамгийн гол нь тэр хүндээ тийм тустаагаас илүү таны өөрийн чинь сайхан зүйл хийхээр хүн чинь өөрийн инстинктээрээ сайхан зүйлд ингэж таашаал авч яадаг. Баяр хөөр олж яадаг. Би тэрэнд тусалсан да. Би тэрэнд ингэсэн дэстэ гэд ингэдэг байхгүй. Тэгэхээр энийг л мэдрэх гээд байгаа. Энийгээ байнга мэдэр. Тэрнээс хин нэгэн хүнд өгөөчтэй байх гэхээсээ илүү та амжихын үзэл гаргаад одоогоор тийм үү дөнгөж сурж байгаа учраас энийг хийж дадал болгох учраас амжихын үзэл гаргаад энэ хүнд гэхээсээ илүү би өөртөө эрэхтэй учраас энэ хүнийг хайрлчээ. Энэ хүнд гэхээсээ илүү надад эрэхтэй учраас би энэ хүнийг хүндэлчихье гэдэг ийм эхлээд бодолтой байгаад тэгэхээр айжмдаа эн чинь хөвшил болоод эхлэхээр өөрөө ирэхгүй өсөөгөө та хүнийг хайрладаг буюу танаас дандаа эрг энерги буюу нөгөө залуу байх энэ хамгийн чухал аж аргалын энэ гормонууд ялгарч чаддаг. За ингээд эрүүл мэнд дээр бид нар бол их зүйлийг ярих ёстой. Эрүүл мэнд дээр яадаг вэ гэхээр бид нар өөрийн шууд оролцоотойгоор эрүүл мэнд маань алдагддаг боловч өөрийн оролцоотойгоор эрүүл мэндээ засаж чаддаггүй. Бодисын солилцоог бид нар тэнцвэрээ засаж чаддгүй. Дархлааныхаа тэнцвэрийг бид нар тэнцвэртэй болгож чаддгүй. За дархлаагаа тэнцвэртэй болгочихъя. Одоо юу гэдэг юм би Google дархлаагаа тэнцвэртэй болгоё гэж уучлаарай тийм байдаггүй. Энэ тэ үл эсэлдүүлэх чадвар, энэ одоо юу гэдэг хүний хараа сонсгол, энэ хурц мэдрэмжүүд, бэлгийн чадвар энэ болгон чинь яг үндэ хүний биеийн өөрийн үндсэн одоо эрүүл байдалтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар өшөө би дараа нь та бүхэнд нэг мэдээлэл өгнө. За ингээд мэдээж эрүүл арьс. Гоо үзэсгэлэн илэрхийлж байдаг хамгийн чухал юм байна эрүүл арьс. Эрүүл арьсан дээр миний нэг ийм юу гэдгийг та бүхэнд хэлмээр нэг юм зөвлөгөө юу бахаа вэхээр би яаж ч одоо юу гэдэг орой унтчихсэн, яаж ч одоо шоудчихсэн, яаж ч одоо их ажилдаа байгаад тий амжаагүй байсан ч яаж хийж агаад цаг гаргаад заавал нүрийг цэвэрлэдэг. Унтахынхаа өмнө бүр заавал энийг бүр тогтмол дандаа. Тэгэхээр одоо хаяа бид нар шоудж ирчээд ядаргаа тас сүсрээд унтыг гэдэг ингээд унтчихдаг штеп. Хизээч тэгж болдгоо гинэ. Тэр энийг бас дадал болгоороо магадгүй тэгдэг хүн байвал тэр энэ нүүрний арьсыг аяггүй сайн цэвэрлэх аягүй чухал. За хоёрдугаарт миний бас нэг ингэж тий нүүрний арьсан дээр аягүй анхаардаг юм юу ах вэ гэхэлэр тэр чигрээ чиг өгдөг би нүүрний арьсанд. За чиг болохоор байнга ингэж нөгөө цацдаг. Та өөрийн гар доорх юмнуудаараа аягүй сайн цацаж чигшүүлж байгаарай. Учир нь тэгэхээр манай Монгол угаасаа хурь авчраас та тослог арьстай бай, холимог арьстай бай, хурь арьстай бай, бүгдэнд нь чиг хэрэгтэй. Чиглэл дутвал 64% чинь арьсны 64% чинь уснаас тогтдог байхгүй. Чиглэл дутвал аягүй хурдан үрчийдэг. Тэгэхээр бас энэ чигтэй байгаагийн хувьд бас энэ арьс үрчийнх нь арай бага байдаг. Тэгээд мэдээж таны арьс өөрөө хуурай байвал аягүй сайн тэжээл өгнө. Одоо жишээлбэл би 7 хоногт 2 удаа аягүй чиглэг юм хэрэгэлдэг. Миний угаасаа чиглэг ком байна л да. Одоо энэ зурган дээр энэ гарсан байна. Чигшүүлэг чинь ком би энийг байнга хэрэгэлдэг л дээ. Энэ аква гэдэг хайд зарим намайг яд дагдаг хүмүүс мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ чигшүүлэгч комныхаа хажуугаар бид нэр дандаа яаж явах хэрэгтэй юм бэ гэхээр байнгын тэжээл өгч ивэл аягүй сайн мэд. Тэгэхээр чиг бас дахин чиг шүү.
Тэгэхээр та ямар ч арьсанд ирсэн чийг өгөөрэй. Чигтэй байгаа тохиолдолд одоо энэ арьсны нууц гэдэг юм юу ах вэ? Ер нь арьсны гол юм маань тохиргоочин түлхүүрнэ гэсэн үг шүү дээ. Түлхүүрнэ өөрөө ус айхна шүү дээ. Ус байна гэсэн үг байна. За ингээд үнэхээр одоо хөгшрөлт, эрт хөгшрөлт маань юунаас үүсдэг юм бэ? За та бүхэн энэ аяган дотор, энэ савн дотор байгаа энэ олон бөмбөлгүүд байна те. Би цөөхөн хэтийг оруулсан. Энэ олон бөмбөлгийн хідэн танд байна вэ? Хідэн танд байна. За 5 бөмбөлгийн та ингээд хувлаад бодоод үзээрэй. Хувлаад бодоодохдоо манайхан чатан дээр хувиа тавьдаа. Та ачаалтаа ажиллаж байна уу? Та амьдралын стресс танд байна уу? Ажлын ч юм уу? Та өөгөлөлттэй байна уу? Дотор гадна өөх байна уу? Таны булчин сул байна уу? Буруу хооллол танд байдгүй. Нойрчин дутуу байна уу? За манайхан чатан дээр тавьдаа би нэг хараадах юм. За ингээд ойролцоогоор энэ 5 зүйлийг 100% бодоод үзвэл нэг 20% таа шүү дээ. Танд тий хэдэн хувь нь танд байна вэ? Өөрөөр хэлбэл та одоо тий эдгээрийг та агуулад байна. За бүгдээр ингэ харъя. За би одоо энэ чата харьяа яаж хардаг гэлээ. За манайхан хараадахаараа би энэ чата нэг Чатыг харж байгаа хүмүүс нь уншаад өгчих юм уу? Чата гаргаж мэдчихэв нү? Аги бишаа мик. Би уншдаг байсан шүү. За бүр ингэ 0% байна уу? Би аль нь ч надад байдаггүй. Би угаасаа ачаалтаа ажиллагаагүй, стрессгүй, надад өөхлөлт байхгүй, булчингийн сулрал байхгүй, би буруу хоололдгүй, би нойр бүтэн байдаг. За тийм юм байна уу? Нойр гайгүй Байна. Байна уу? Вау, сайн байна. Байна уу? Манайхан гараа өргөчихгүй болох. Байна. Маш сайн. Энэ юу гэсэн үг үг гэхлээр та таны хөгшрөлт аяг удаан явагдана гэсэн. Удаан явагдана. Залуу байдлаа удаан хадгална. За хэрвээ ийм асуудал танд байдаг бол, ийм асуудлууд танд байдаг бол үнэхээр стресстэй байгаад байна. Үнэхээр хэцүү. Надаа одоо би ингээл хөдөлгөөнгөө бас ингээл яна гэвэл энийг шийдэх бас боломж байна вэхээр байна. Тэгээ би энийгээ бас эдгээрийг би яаж шийддэг вэ гэхээр би өөртөө одоо энэ дотоод өөрийнхөө мөн чанартай ингэж ажиллахаас гадна би яадгүй гэхээр би түрүү хэлсэн те хүн эрүүл мэндээ хамгаалж чадхаас ш эрүүл мэнд алдагдсан үе тэрийг засахад аюу хэцүү байдаг. Яагаад гэвэл бид нар дархлааныхаа тэнцвэрийг хангаж чадахгүй, бодисын солилцоогоо засаж чадахгүй, өөхөн хуримтлалыг би янзлахад өөх хуримтлагдаад байгаа тэр процессыг янзлахад аюу хэцүү байдаг. Булчин сулраад байгаа энийг үнэхээр дасгал хийчээ тэрнийхээ дагвар дээрэс нь булчингийнхаа гэмтлүүдийг засаж янзлах энэ юм хэрэгжилж явах хэрэгтэй. За ингээл нөгөө нэг үл эсэлдүүлэх ийм юмнуудыг би өөрөө хэрэгэлдэг юм уу? Өрөвслийн эсрэг би юм хэрэгэлдэг юм уу ч гэдэм үү те стрессээс ангижруулах намайг юу байдаг юм бэ? Тэгэхээр одоо миний хувьд бол би дотроосоо бас уудаг гэж хэлж болох гээд байна л да. Дотроосоо би юу хэрэгэлдэг вэ гэхээр би Renova буюу энэ Feel 22 гэдэг та бүхэн харж байна. Feel 22 гэдэг маань юу гэсэн үг вэ? Та яг 22 настай юм шиг өөрийгөө мэдрэх ийм бүтээгдэхүүн байна. Магадгүй би энийг зарим нэг хүн мэдчихэж магадгүй. Энэ бүтээгдэхүүн гарч ирсэн энэ бол энэ хоолны нэмэлт бүтээгдэхүүн энэ ямарваа нэг юм биш. За энийг би бол 5 жил хэрэгжилж байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүн одоо энэ байна л да. Одоо та хэдэд харагдаж байна уу юу? Би энэ бүтээгдэхүүний үнэхээр айгуу дуртай. Энэ яадгүй гэхээр одоо яг над дээр гарсан үр дүн юу байдгүй гэхээр миний өтгөн айгуу сайн гардаг. Яагаад гэхээр бодисын солилцоо айгуу сайн засдаг. Энийг өшөө яадгүй гэхээр та өнөөдөр тархалтаа илүү л жинтэй бол бас ууж авах танд айгуу зохимжтой байдаг. Дээр нь антиоксидант чанартай учраас одоо энэ нэг хоргоожүүлэх ажил айгуу сайн хийдэг. Дээр нь яадгүй гэхээр миний эсүүдийг ингэж залуужуул нөхөж өгдөг. Регенерац буюу Renova гэдэг чинь нөхөн төлөвчлөлт гэсэн утгатай ийм үг байгаа. Тэгээ дээр нь миний дархлааг дэмжиж идэх байна шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр би нарантай миний би өнөөдөр яг нарийндаа хариул өөрөөрөө энэ бүх процессын эсрэг өөрөө зогсож чадахгүй хүчин мөнгөсцсөн байгаа. Угаасаа өнөөдөр 50 хүрж байгаа хүний дархлаа уучлаарай 25 наснаас хойш энэ хүчин чадал чинь дороотож эхэлдэг учраас би заавал юм нэмжиж энэ байдлыг өөрөө хадгалж идэх байна. За өшөө нэг ийм
миний хэрэглэх дуртай юм юу ах вэ гэхээр энэ Белави гэдэг эмэгтэйчүүдийн. За энэ 12 наснаас дээш насны хүмүүс бүх эмэгтэйчүүд хэрэглэдэг. За миний асуудал юунд байсан бэ гэхээр цэвэршлийн асуудал минийх айгүй эртгэлсэн. Яагаад цэвэршлийн асуудал эхлэнгууд миний нөгөө миомта айгүй том миомта байсан. Тэгээд миомо одоо би чи хэдэн жилийн өмнө юм бэ? Бараг 5 жил 6 жилийн өмнө миом ахуулахад миний биений юм ерөнхийдөө зогсож эхэлсэн. Халгааны дараа гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд биений юм зогсож эхлэнгууд надаа бүх төрлийн нөгөө цэвэршлийн гүн хямралууд гарч ирсэн. Маш хурдан ингэж халуун оргино. Бүр ингээд ерөөсөө цонхон онгоолгол өвлжгсөн цонхон онгоолохгүй бол бүр амар халуун оргидог. Тэгээ би энийг эмэгтэйчүүдийн эмчээс асуухгүй юу? Яагаад ингэж ийм амар халуун шатдсан бэ? Би бүр ингээд хамаг юмаа яраад миний үс чинь ингээд бүр хөлөрсний одоо тэгж их хөлөрсний дараа ингээд бүр ингээд нураад ундаг. Нөгөө ингээд босгоод янзлч үс чинь ингээд буучдаг. Тэгээ эмэгтэйчүүдийн эмч надад тэгж хэлсэн л дээ. Эмэгтэй хүний бие 36 градусаас яг энэ цэвэршлийн хямралын үед 44 градус хүртлээр хэм хүртлээр өсдөг гэж байгаа юм. Тэгээ боддоо октоудаа 44 хэм гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Үнэхээр амар. Тэгэхээр 44 градус хүртэл маш огцом ингэж халуун оргиж дүүгдэг байгаа. Тэгээ энэ хямрал над дээр байдаг байсан. Үнэхээр хэцүү. Энийг бол өстой эмэгтэй хүн толдоо туулж гардаг байх гэж бодож байна. Тэгээ энэ хямрал байсан сэтгэл аюу тавгүй байх, уур уцаар, ундууцтэй энэ их олон юмнууд байдаг. Тэгээ яг үндэ энэ Белави ууснаас хойш буюу энэ байгалийн гаралтай дээр нь дархлаагаа дэмжиж, дээр нь одоо юу гэдгийг те фитоэстроген буюу ургамлын эмэгтэйчүүдийн даавар, хөхний эрүүл байдал, өндөвчний эрүүл байдал, дотоод миний ертөнцийн гоо үзэсгэлэн, миний хумсны хатуу байдал, миний үсний энэ те гялалцсан байдал, миний арьсны энэ өнгөлөг байдал бол яг эмэгтэй гормонтой холбоотой. Эмэгтэй гормон зайлшгүй хүнд хэрэгтэй. Тийм учраас эмэгтэйчүүд одоо цэвэршлийн үед бол дандаа нөгөө юу хэргэлдэг штэ. Климанорм, климаденкл айгүй олон юм гормоны төрлийн эмнүүдийг уулгадаг. Бид нар маш их би бас их ууж исэн тэрийг. Энэ Белави нэг хэдхэн жилийн өмнө орж ирсэн. Энийг яхаас өмнө би их уудаг гэсэн. Гормоны юм угаасаа тодорхой. Жохон бомбогаал, жохон ингээл нэг тиймэрхүү байдаг. Тэгэхээр байн гормон уун гэдэг маань өөрөө бас аюултай байдаг шүү дээ. Тэр бол тийм зохимжтой биш. Тийм учраас би бол ингэж энэ өөрийнхөө дотоод юу гэдэг эмэгтэй ертөнцөө, дотоод гормоныхоо тэнцвэрийг, дотоод энэ стресс, тэ энэ өрөвсөл бүх юмыг яг энэ хоёроор би зохицуулж чаддаг гэж би хардаг. Надад их хялбар байдаг. Ингээд давхар төрөний миний хэлсэн оюухантайгаа, би махбодтойгоо, хоолтойгоо тэгээд тэ нөгөө хөдөлгөөнтэйгөө ингээд зохицуулаад хийчихэд залуу байдлаа хадгалах тийм хэцүү хүнд биш.